уламжлалт ёсороо өнгөрөх царийнхаа ажлын талаар товчхон мэдээлэл бас улсын их хурлын сониноос хуваалцъя. За 11-р сард хэд хэдэн том асуудлууд байсны хамгийн гол нь бол төсөв байлаа. Улсын төсөв. Тэгэхээр улсын төсөв дээр хэвлэлүүдээр нэлээд төвтэй байр суурь илэрхийлсэн. Өдрийн сонингоор News MN, Баабар тэгэл сошиалар гэх мэтлэн миний бол өөрийн үндсэн байр суурь дотоодын нийт бүтээгдэхүүний 40% төсөв байна гэдэг бол байж боломгүй хэтэрхий өндөртөө. Нэг хоёрдугаарт нь эдийн засаг дахь төрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 80% гэдэг бол байж болшгүй том. Ийм том тоо байхад төсөв тойрсон бизнес л хөгждөг, нам тойржиж мөнгө хийдэг. Энэ тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Тийм болохоор нэг удаа чаддгүй маа гэхэд үе шаттайгаар төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 20% хүртэл тэр эдийн засагт төрийн орцог 80 дундуур нь хөрөөдөд 40 хүртэл гэсэн ийм зорилго тавих ёстой байна гэдэг дүгнэлтийг бол хувьдаа хийсэн. Тийм ч учраас бас Монгол Ардын нам боломжтой болохоор сонгуулийн мөрөө хөтөлбөртөө төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 25% хүргэнэ гэж бичиж байсан байх. Цаашдаа яах вэ гэд бид нар 11 сарын эхэнд 3-нд байхаа хэсэг өөрийнхөө одоо нөхдүүд зөвлөхүүд найзуудтайгаа ярилцж хагаад ер нь төсвийг тэгвэл ил тод байлгадаг. Тэгээд тэр нь ингээд вебсайт дээр байж яддаг, хүмүүс хараад хилэлцдэг ийм олон нийтийн ярьдаг сэдв болгож хаях юм бол хамаагүй нуугаад энтэнд одоо өсөх нь бол багасах юм байна. Тэгэхээр ил тод байлгах тал руу нэр нь урт хугацаанд ажиллая гэж дүгнсэн байна. За ингэ байж тал нөгөө төсөв маань дараагийнх нь одоо 5 дахь өдөр хилцэгдээд ингээд тодтголтоогоор хүлээж авах болж хувраад тэр хооронд нөгөө гарын үсэг зурж хэсэг гисшүүд хасахыг одоо шаардсан шүү дээ тийм ээ. Тэгээд одоо тодтголыг болсон тэгтэл одоо сая өнгөрсөн 7 хоногт их хурлаар засаг руу ингээд буцаахаар болчихлоо. Ерөнхийдөө чи хориг тавигдлаа. Тэгэхээр би бол ер нь явж байгаа процесс бол зөв чиглэл рүү явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Төсөв бол ингээд хэсэг хүмүүсийн хувилдаад тэндээ наана цаана өндөр нам бичээд ингээд мөнгө хийдэг тэм зүйл бол биш. Энэ их хурл улам их хэрсүү болж байгааг би харуулж байна гэж бодож байна. Цаашдаа улс төрд орж төсөв дээрээс бизнесэд идэх мөнгө хийх боломж хумигдахын хэрээр мөнгө олгосон хүмүүс улс төрд орохгүй, бодлого ярьсан хүмүүс орох зам нь илүү өргөн болох байх. Тэгэхгүй бол энэ их хурл руу орж суугаад олигтойгоо төсөвч одоо авчиж чаддаггүй юм байна гэдэг нь харагдаад ирэхээр одоо мөнгө хайсан хүмүүс бол тийш орохгүй баха. Тэгээ энэ бол зөв одоо үйл явдал өрнөл болж байна гэж үзэж байна. Төсвийг нэгдүгээрт багасгах, хоёрдугаарт төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийг нийтэд нээлттэй ойлгомжтой байдлаар одоо тавих. Энэ бол бидний цаашдаа зорж байгаа, би бас хувьдаа зорж байгаа ажил юм аа. За тэгэхдээ энэ төсөвд бол яг хоёр үндсэн зарчим юм байна. Нэгдүгürt нь төсвийн тэлэлт эдийн засгийн өсөлт болоод инфляцийн түвшний нийлбэрээс хэтэрч болохгүй гэсэн үндсэн дүрмийг манай зөвлөхүүд одоо манай лута инхээ ах энэ гэдэг хүмүүс ярилцж хагаад гаргаж ирсэн. Хоёрдугаарт нь 2024 оны төсвийг их хурл хүлээж авлаа. Гэхдээ ажлын хэсэг гаргаж хянана гэсэн тэмдэглэгээтэйгээр хүлээж авсан байна. Тэгэхээр энэ төсөв батлагдсны дараа 24 оны төсөв дээр хяналтын ажлын хэсэг орох ёстой. 24 оны төсөв дээр гэмт хэргийн шинжтэй байж болцгүй байна гэсэн дүгнэлтийг үндэсний аудит хийсэн байна. Механикаар харахад 24 оны төсвийн тодтол их тэлэлттэй нэмэгдэлтэй гарцсан. Үүнийг бол сонгуулиар их хэмжээний мөнгө үрээд тэрэндээ бас төрийн мөнгийг үрсэн учраас тэлэлт гарчлаа гэж хүмүүс хардж байгаа. Би бол энийг хянаад үзэхэд бол тийм үндслэг байж болцгүй гэж бодож байгаа. Тийм болохоор одоо жилийн тэлэлтийг бодохдоо 24 оныг тооцож болохгүй 23 оноос хойш бодох хэрэгтэй гэсэн ийм байр суурьтай байна. За төсөв бол нэг иймэрхүү байна. Хоёрдугаар асуудал бол хамгийн том зүйл нь уран байлаа. Цөмийн энергийн тухай хуульд оруулахаар одоо өргөн барьсан нэмэлт өөрчлөлтүүд бол батлагдсан. Гол одоо юуны тавганд бас хэлж өгье. Ураны олборлох явцад нөөцийн төлбөрийг Монгол улсад олборлагч нь бол төлөх ёстой. Тэгээд нөөцийн суур төлбөр нь бол 5% байдаг. Тэгээд 5 дээрээс нь нэмээд төр стратегийн ордод эзэмших 34%-аас татгалзаад нөөцийн төлбөрийг нь нэмье гэдэг ийм
хувилбарыг энэ хуульд оруулсан. Тэгэхээр нөөцийн төлбөрийг суурь 5 дээр нэмэх нь 34%-аас татгалцсны 5%. Ингээд нийлээд 10% болно. Тэгэхээр тэр нь хилцээрээр шүү. Хууль дээр бол зүгээр нэмж болно гэсэн байна. Тэгээд дээрээс нь өсөн нэмэгдэх, үн өсөх тусам нөөцийн төлбөр нэмэгддэг байхаар 1-ээс 9% гээд. Тэгээд нийтдээ 11-ээс 19% хүртэл нөөцийн төлбөр авах боломжтой байх ийм залтыг энэ хуульд голон тусгаж батлагдсан. Тэгээд энэ бол 34%-ийг бол одоо ингээд алдагдaltaа байгаа хөрөнгө оруулалт өсөд байх юм бол манай тоолд ногдох эдийн засгийн ачаал нь нэмэгдэн санхүүгийн. Тийм болохоор одоо нөгөө оюутлогч нь буцаад өрөнд орчлоо гэж яриад идэг тэр. Тийм болохоор ашигтаач вэ, ашиггүйч вэ, холборлсон л бол, борлуулсан л бол авдаг нөөцийн төлбөрийг суурь 5 дээр нэмэх нь 5 болгоод ингээ 10, нэмэх нь өс нэмэгдэх 1-ээс 9 гэдэг. За энэ зарчим нь бол би хувьдаа бол дэмжсэн. Гэхдээ манайхны энэ хууль дээр нэг юм ингүүл тэгвэл ингэн стратегийн орд гэдэг өөрөө бас ямар нь мэдэгдэхгүй стратегийн ордод 1% эзэмшигч 34%-аас ихийг эзэмшиж болохгүй гэд тийм сонин заалтууд их байдаг. Тайлбарлахад хэцүү. Энэ тайлбарлахад хэцүү заалтууд бол миний харж байгаагаар 3 дахь улсын чөлөөт бизнесийн хөрөнгө оруулалтыг түлхсэн ийм өөрчлөлт. Энэ бол Монголыг дэлхийд нээлттэй байх чөлөөт эдийн засаг хөгжийн эсрэг учраас би бол хөөд эсэргүүцдэг. Тэгээд энэ заавал нэг юм төвхтөө орооцолцсон юм хийж яхаар Казахстанд бол жишээ нь ураны олборлсон хэмжээнээс нь хамааруулаад нөөцийн төлбөр нь 4%-аас 19% хүртэл өөрчлөгдөхөөр шууд ингээд одоо 26 оноос хэрэгжих шинэ хууль нь бол тийм байна. Тэр Казахстан бол ураны олборлолтод дэлхийд нэгд ордог туршлагатай бас юу ихээ бас мэдж байгаа. Ийм ойлгомжтой байдлаар тавьчвал яасан бэ гэдэг санал тавьсан. Гэхдээ тийхгүй гэсэн. Тэгээд ийм нэг орооцолцсон төвхтөө байдлаар ямар ч байсан хуулиа батллаа. Ер нь бол хувь эзэмшлийн оронд өндөр амнат амна гэдэг зарчим зөв байсан учраас дэмжиж явсан баг. За 3 дахь улс Монголд хөрөнгө оруулалт хийх өнөөгийн нөхцөл байдал хамгийн боломжтой салбар бол цацраг үйдэгт бодисууд тэгээд газрын ховор элемент. Одоо нэг өндөр технологиуд хэрэгэлдэг. Тэгэхээр үүнийг бид аль болохоор Монголд ашигтай байдлаар ашиглаж нээлттэйгээр 3 дахь улсын нөлөөдлийг бол эдийн засгт оруулж ирэх хэрэгтэй байгаа. Орос, Хятад хоёр бол манай сайн хөрш стратегийн хамтын ажиллагаатай тогтвортой ийм найдвартай хөршүүд. Монголчууд дэлхийн ертөнцтэй бас харьцмаар ойрхон баймаар байна. Энэ үүний цаана бол бодит эдийн засгийн харилцаа хамгийн чухал. Тийм болохоор энэ утгаараа бас энэ салбар бол хөгжих ирээдүйтэй. Түүний цаана нөгөө цөмийн цахилгаан станц гэдээ бид нар бас их ярьж байгаа. Мэдээж энэ бол бас нэг эрчим хүчний их үүсвэрийн нэг хувилбар. Гэхдээ одборлсон шар нутгийг цөмийн цахилгаан станцын түвш болгож баяжуулна гэдэг бол өөрөө асар өндөр түвшний нөгөө зэвсгийн наатлын шат гэсэн. Тэгэхээр энийг бол монголчууд эндээ хийнэ гэдэг бол за ойрын мэдхгүй 5-10 жил бид нар их бодох зүйл биш. Гэхдээ цөмийн түвшийг нь бэлдсэн түвшийг нь авцраад нөгөө батарей шургуулж байгаа юм шиг тэгээд цахилгаан станц нь 10-20 жил ингээд доктортой ажилладаг ийм технологи бол байдаг. Ийм байдлаар бид нар бас цөмийн эрчим цахилгаан станцтай болох асуудал хувьдаа бол хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ энэ удаагийн ярианы сэдэв бол ерөөсөө энэ биш. Олборлолтыг эхлүүлэх тухайд л байсан. За 3 дугаар том сэдэв бол гашуун сухайд ганц модны хил холболтын төмөр зам. 5-7 бүлэг ордоос хятад руу одоо нүрсээ тээвэрлэх төмөр замыг бол монголчууд барьцсан, хил дээр очсон. За хилийн цаана хятадын төмөр зам хийсэн. Ингээ хоорондоо нэг хэдэн километрийн зайд байж байгаа. За тэгээд энэ ингээ одоо улсынхаа төмөр замын хилцээр хятадын нарийн зам Монгол руу орж ирээд нэг хэдэн километр яваад, Монголын өргөн зам хятад руу ороод хэдэн километр яваад төгсгөл дээр талбай ачиж болох талбай байгуулад тэндээ болгосон цаашаага ачигдаад ингээд аль альнийхаа гүн рүү явдаг. Ийм зохицолт. Тэгэхээр тэр огтлцогцыг тэр талбай дээр барих байгууламжууд, гүүрэн байгууламжуудын ажлыг China Energy гэдэг компани хийхээр одоо яригдчих. China Energy компани бид нар зөвхөн төмөр зам барихгүй. Бид нар нүүрс худалдаж авна. Тэгээд олборлолтод нь оролцоно гэсэн ийм нөхцөлийг тавьж байгаа юм байна. Тэгэхээр энэ сэдвэр 29-нд 11 сарын 29-нд ерөнхий сайд их хурал дээр мэдээлэл хийхээр байсан. Гэхдээ сэдвэн өөрчлөгдөд хоошлогдлоо. Тэрний дагуу танилцуулах материалууд тараагдсан.
интернет дээр бас энэ хятадын талын шаардлагын талаар нөхцөлийн талаар нийтлүүд бол гарсан байгаа. Тэгэхээр эдгээрээс ингээд хараад дүгнэхэд хамгийн гол анхаарах зүйлс бол нэгдүгээрт мэдээж үн байна. Үн бол монголчуудад ашигтай, нөгөө худалдаа авахчтай ч ашигтай байх шүү дээ. Хоёрдугаарт нүүрсний төрөл. Одоогийн миний ажигласнаар ганцхан коксчих нүүрс гэдэг хүслийг бол урдлаас тавьж байгаа. Тэгэхээр 20 сая тонн коксчих нүүрсийг олборлоод зарах юм техникийн боломж бол бараг байхгүй. Яагаад гэвэл коксчих нүүрс, сул коксчих нүүрс, эрчим хүчний нүүрс гэсэн 3 төрлийн нүүрстэй ийм орд уурхай. Тэгэхээр тэндээс ганцхан бүрэн коксчих нүүрсийг аваад авах юм бол нөгөө төлийг нь одоо мүлжин гэсэн үг, сорчлно гэсэн үг. Тэгэх юм бол яванда баялгаа хайдаг, тэрийг авах боломжгүй болдог. Хоёрдугаарт нь зах зээлийн хувьд хумигдана. Тэгэхээр одоо бүх гаргасан коксчих нүүрсэл нэг нийлүүлэгчтэй өгöd байх юм бол чинь бусад нийлүүлэгчтэйгээ нийлүүлж чадахгүй дүрэн. Тэгэхээр үн нь ийм асуудалтай. Тийм болохоор нүүрс нийлүүлэхдээ бүрэн коксчих, сул коксчих, эрчим хүчний нүүрс. Энэ гурвыг аль алийг багтаасан ийм байдлаар л бид нэр ярихаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол худалдаа авахчийнхаа өмнө амлсан зүйлээ биелүүлэх нь техникийн хувьд боломжгүй болчихно. Дээрээс нь энэ нүүрсийг нэг худалдаа авахчид доктортой үнээр хит их өгөөд. За одоо нэг 4 аптек гэрээ байгаа шүү дээ. Энэ дээр ингээ нэмэгдээд яваад байх юм бол нөгөө бирж маань ажиллах болчихно. Тэгэхээр нүүрсний хулгаан үед бирж байх нь зөв юм байна. Ил тод байна гэд маш зөрөгтэй арга хэмжээ авсан. Тэр нь бол амжилттай болсон. Бирж дээр олон тоглогч нар орж ирсэн. Хятад бол ганц тоглогч биш. Хятад улс чинь өөрөө асар том, дотор нь төрийн хувийн зөндөө тоглогч нар байна. Ингээд бирж дээр одоо бол 400 гаруй худалдаа авах нар бүртгэгдсэн. За яг зах зээлээс хамаараа заримдаа эрэлттэй, заримдаа эрэлт нураад ингээд явж байгаа. Тэгэхээр нөгөө нийт төрийн өмчийн компани гаргаж байгаа нүүрсний чинь дийлэнх нь том гэрээ болоод ирэх юм бол бирж нь ажиллахаа болно. Огт том гэрээ байхгүй бол бирж бас хэтэрхий савлгаатай. Ямар нэгэн байдлаар худалдаа авахгүй, худалдаа авах нарын талаас ингээд үгсээд бойкот тавих юм бол нүүрсч үнэн биржж байхгүй бол. Тэгэхээр нэг талаас бас доктортой том худалдаа авах хэрэгтэй. Энэ хоёрын баланс болж байгаа юм аа. За хэдэн хувиас илүүгүй том худалдаа авалтанд байгаад үлдсэн бирж байх вэ гэдгийг бид нар тодорхойлж байгаа лимит хязгаарын тогтоож тавих шаардлага байна. За дахин нэг чухал зүйл юу хэлэхэд юу гэхээр зэрэг China Energy бол 20 сая тонн нүүрс авна гэж байгаа. Манай хил хүртэлх төмөр зам өвчин жил 30 сая тонн. Тэгээ хилээс цаашаа хятадын гүний сүлжээ, төмөр замын сүлжээ хүртэл China Energy өөрийн төмөр зам нь худалдаж авсан 20 сая тонноос гадна 10 сая тонныг тэр нь одоо биржээр зарсан байна уу, эсвэл Монголын нүүрсийг өөр худалдаа авахч нар томоор авсан байна уу? Тээвэрлж хятадын гүний төмөр замын сүлжээ хүргэх үүргийг хүлээх. Тэгэхдээ энэ бол мэдээж арилжааны нөхцөл төлбөрийн төлөө тээвэрлэн шүү дээ. Ийм зүйлийг бол тохиролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол ганцхан China Energy-гийн нүүрсийг зөөж өгдөг ийм төмөр зам байж болохгүй. За тэгээд төмөр замыг монголчууд барьсан, төмөр замаараа хил хүртэл тээвэрлээд нүүрсээ хил нөхцлөөр хүргэж өгөх ийм нөхцөлийг л бол бид нар тохиролцох шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ сая их хурл дээр хэлцэгдэх нь хойшлогдсон лээ. Ер нь бол одоо энэ 12 сард бол очих нь бараг тодорхой байх. Тэгэхээр байр суурь бол тодорхой байгаа. Мэдээлэл бол төмөр замынхан болоод нүүрснийхэн хятадд болоод Монголын энэ салбарынхнаас бол хангалттай авч солилцож санд бодлого хуваалцж байгаа. Энэ дээр бол байр суурь тодорхой. За тэгээд дараагаар нь инновац захин бодлогын байнгын хорооны ажил хүрээнд бас хэд хэдэн уулзалтууд хийгдлээ. Виртуал хөрөнгийн үйлчлэг үзүүлэгчдийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хийсэн. Хоёрдугаарт нь одоо энэ үл хөдлөх хөрөнгийг виртуал арга хэрэгслэр үнэлгээжүүлэх, токенжуулах, за тэгэл криптовалютын ашиглалт, үндэсний мөнгөнд тэмдэгтийг крипто байдлаар гаргах гэх мэтлэн юм сонирхолтой өргөн хүрээний асуултууд байна л да. Тэгээд энэ дээр криптовалютын эрх зүйн орчныг сайжруулах, энэ нэр нь өөрчлөгдөд одоо виртуал болж байгаа ажлын хэсэг, их хурлын ажлын хэсэг бол гарсан. Тэгээд түүнийг нь соромзон болгосон ахлаад явж байгаа. Тэгээд энэ ажлын хэсэг бас 2 удаа уулзалтын сард зохион байгууллаа. Ажлын хэсгийн гишүүнүүд бас оролцоод явж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн сонсголыг бас зохион байгууллаа. Тэгээд энэ дээр бол хэд хэдэн зүйл байна л да. Нэгдүгээрт нь
мэдээж энэ төрийн байгууллагуудын захиалж худалдан авч байгаа програм хангамжуудыг үр ашигтай юм уу, давхарцсан юм уу, хэрэгтэй юм уу, яг эсвэл төсөв нь хит өндөр юм уу, боломжтой юм уу гэдгийг шалгаад зөвлөмж бичих юм үүрэг захим яамд бол байдаг. Захим хөгжил инновац харилцаа холбооны яамд. Тэгэхээр энэ ажлыг одоо цаашдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн жил тэгээ сонгуул Монгол гэдэг нэг жоохон суларсан тал бол ажиглагдсан. Энийг хэрэгжүүлснээр одоо төсвийн үр ашигтай зарцуул тэгс ажиглах гэсэн үг шүү дээ. За хоёрдугаарт нь мэдээллийн технологийн үйлчилгээг тоног төхөөрөмж програм хангамжаар нь ингэж ялгаад нийт багц дүнгийн бас гаргаж тавихгүй бол жишээ нь одоо мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүд эмнэлгийн лабораторийн эсвэл одоо ачааны машинтай ингээд тоног төхөөрөмжтэй хамт нэг багцанд явдаг болохоор ялгаж харахад хэцүү юм байна. Тийм болохоор ангиллыг бид нар салгаж өгөө гэдэг ийм дүгнэлтэнд хүрч байгаа. Гуравт нь нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хууль болоод шилэн дансны тухай хууль, төсвийн тухай хууль, төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийг нийтэд ойлгомжтой байдлаар ил тод мэдээлж явах хэрэгтэй. Жилийн, хагас жилийн удирлын сарын гүйцэтгэлийг. Тэгэхээр энэ ажил хангалттай хийгдэхгүй байна. Тийм болохоор энэ ажлыг хангалттай хий гэдэг шаардлагыг бас тавьж байна. За ингээд кибер аюулгүй байдал бас нэлээд ноцтой болж байгаа. Саяхан интернет эмнэлэг дээр том асуудал гарсан. Үүний цаана зарим мэрэгжлийн програмууд дээр нэлээд ийм халдлагууд бүртгэгдээд байна. Тэр болгоны яг албан ёсоор зарлагдаагүй болохоор ярьж болдоггүй. Гэхдээ их олон тооны тохиолдлууд бол байна. Банкны орон дээр бид нар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний дарга удирдлагуудаа уулзч мэдээлэл авсан. Тэгэхээр бол ноцтой асуудал бол бий. Энэ чиглэл рүү нэлээд анхаарах хэрэгтэй. Тийм болохоор киберийн төсвийг бас тусад нь ангилал үүсгэж тооцох хэрэгтэй байна гэдэг санаачлагыг бол гаргаад тэгээд засгийн газрын хуралдаар энэ асуудлыг шийдэгдээд эдийн засгийн ангилалд кибер аюулгүй байдалтай холбоотой юм ангилал нэмэгдсэн байна. За тэгээд өөр бас кибер аюулгүй байдлыг сайжруулах юм хувилбаруудыг бид санал болгоод ингээд нэлээд хилцээд явсан. Тэгэхдээ одоо яг нарийн тайлбарыг нь бол бас хэлж болохгүй байгаа. Энэ бол ер нь сайжрах байхаа гэсэн хүлээлт бол байна. За дараа нь болохоор зэрэг ажлын хэсгүүдийн хурлууд бас нэлээд боллоо. За ажлын хэсгүүд дээр за түрүүн тэр крипто валютын ажлын хэсэг байна, соронзон болдог гишүүнээр ахлуулсан. Дээрээс нь энэ унтны ус ариутгагч байгууллагын одоо чанар хүр хэмжээг сайжруулах зорилгоор эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг байгаа. Үүнийг бол буян гишүүн ахалж байгаа. За тэгээд энэ хүрээнд эрдэмтэд мэрэгжлийн байгууллагууд, төрийн байгууллагууд одоо нэлээд одоо их өргөн хүрээнд ийм уулзалтыг бол зохион байгуулж буян гишүүн ахалж ажилласан. Энэ ажлын хэсэгт бол оролцоод явж байгаа. Маш их ач холбогдолтой юм чухал ажлын хэсэг байх. Улаанбаатарын хариуцах байгууламж усны их усүрийн нөхцөл байдлаа танилцах дараагийн 7 хоногт тийм уулзалтыг аяллыг бас төлөвлөж байгаа юм байна. За хоёр дахь ажлын хэсэг нь газрын тосны төсөл, боловсруулах үйлдвэрийн төслийг одоо танилцах, хянах ийм аж үйлдвэрийн банкны хорооны ажлын хэсэгт орсон байгаа. Мөнх баясгалан гишүүн ахалж байгаа. Би өөрөө газрын тосны чиглэлийн хүн болохоор бас энэ дээр зориуд оролцоо гэж бодож байгаа. Асар том мега төсөл Монголд маш чухал. Гэхдээ мега төсөл одоо янз бүрийн шалтгаанаас болоод хэрэгж хугацаанд хоошлох тусам өөрийгөө идэж үр ашиггүй болдог, маш хүнд байдалд ордог ийм сонин аран шинтай. Тийм болохоор яг энэ талаас нь хянах, дүгнэлт гаргахт нь бол цаг гаргаж оролцсноо. За хоёрдугаарт нь Эрдэнэс 5 толгойн үйл ажиллагаатай танилцах ийм хяналтын ажлын хэсгийг инх төвшин гишүүн ахлаад аж үйлдвэрийн банкны орон дээр гаргасан. За би бол энэ ажлын хэсэгт орохгүй. За дээрээс нь 5 толгой түлшийг бас танилцах хянах ажлын хэсгийг инх туяа гишүүн ахлаад би болгосон. Би бас тэрэнд орохгүй. Гэхдээ Эрдэнэс 5 толгой болоод 5 толгой түлшийн аль альнийх нь ажлын байдал, хэрэгцсэн төслүүд, нарийн мэдээллийг нь мэдхийн хувьд, гадарлахын хувьд аль ажлын хэсэгт нь дэмжиж мэрэгжлийн байдлаар бол оролцсон. Яагаад ороогүй гэхээр зэрэг одоо хуулийн ажлын хэсэг, долоон ажлын хэсэг, дээрээс нь хяналтын ажлын хэсгүүд гэдэг ингээд хит олон байгаа учраас цагийн хувьд бол амжихгүй байна. Гэхдээ бүх мэдээлэл дээр нь бол оролцсон гэдэг хэлсэн байгаа. Түлшний хувьд бол утгагүй ингээд утаа гараад ирэхээр манайхан тэртээ дэргүү зөндөө их ярина.
би одоо бүр ингээд ярьсаар хагаад сүултээ бас юм урам уурахч зүйл байна. Асуудал босоод ирэхээр шийдлийг нь бол ярина. Түүндээ бол бэлдэж байгаа. За эрчим хүчний реформын үндэсний хорооны уулзалтууд бол болсон. Одоо яригдж байгаа хамгийн гол сэдв нь болохоор зэрэг нөгөө тогтолцооны өөрчлөлтийг яг яаж хийх юм бэ? Одоо нөгөө зах зээл олон тоглогч ордохыг. За энэ талаар бол ингээд салбарын яам, эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн өөр өөрийнхөө хөлбөрийг бэлдээд үндэсний хорон дээр танилцуулга хийгээд ингээд хилцүүлгийн шатанда явж байгаа. Тэгээ мэдээж өнөө маргааш бол шийдчихгүй байна. Гэхдээ энэ ажил нь бол хийгдэж явж байгаа. За иймэрхүү чиглэлээр ажлын хэсгүүд хороонд ажиллаа. За дараагийнх нь болохоор олон нийтийн үйл ажиллагааны чиглэлээр юу вэ гэж. Баян гол дүүрэг дээр бие төлөөлөгч маань бол ажиллаад ингээд уулзлууд хийгээд явж байна. Нэг чухал зүйл нь бол нөгөө гаражийн асуудал байгаа. Тэгэхээр иргэдийн гаражийг авчаад гой ногоон байгуулж болгоно гэж хуучин гаражийг нураач хийчихэнгүүтээ барилга барих гэдэг юм асуудал байгаа. Тэрийг бол бид нар ингээд шүүхэд хандцсан 18 дугаар хорон дээр бусад хороо байгууллагууд дээр бас ингээд хашаа барьчаад яах таа мэддэхгүй байгаад. Бүгдээр их мэдээллийн цуглуулад тус бүр дээр нь кейс үүсгээд цувралаар ажиллахаар ингээд эхэлж байна. Ямар ч хэсэг 18 дор бол өмгөөлөгч гараад ингээд ажиллаад эхэлсэн байна. За хоёрдугаарт нь олон нийтийн хүрээнд Digital Product Conference гэж жил болгын IT-ийн салбарынхны их гой тэм чөлөөтэй уур амьсгалтай том жижиг олон тоглогчтой юм уулзалт чуулган болдог. Энэ удаагийн чуулган дээр бас дэмжиж оролцлоо. Үгэллээ. За дараа нь Meta гэдэг мэдээллийн технологийн нэгдсэн ассоциац ийм байгууллагын өглөөний уулзалтын хүрээнд энэ чиглэлээр ажилладаг нэлээд олон компани хүмүүстэй уулзаж асуултанд нь хариулж одоо бодлогын даалгавар эрх зүйн орчныг ингэж сайжруулах гэдгийг бол авлаа. Хэд хэдэн компаниудаар бас явлаа. Тэр ICT group-ээр орлоо, Vertex, Grege гэдэг ингээд хувийн хвшлийн компаниудаар бас орлоо. Тэгээ цаашдаа үргэлжлээд ингээд одоо нөгөө очиж сонсож яг юу хэрэгтэй байгааг л ойлгох гэсэн л ийм л зүйл хийж явнаа. За манай химийн салбарынхны хим 2024-өөд их том хурал чуулган болсон. Одоо харамсалтай нь яг нөгөө төсөв яриад ингээд улсын хурлын чуулган дээр суугаад гарч чаддгүй. Тэгээд очиж одоо танилцуулга хийх байсан. Тэрийг бол хийж чадсангүй. Их чухал гоё арга хэмжээ болсон байна л. Тэн дээр ялангуяа бид нар нөгөө нүүрсний хим технологи нүүрснээс одоо хийн түлш гаргах, ус төрөгч үйлдвэрлэх, шатгуун гаргах гэд энэ чиглэлээр бас нэлээд юм ярих гэж бодсон. Тэгээд тэрийгээ бас ярих боломж гарах баха. За, тэмдэглэлт өдрүүд. За, эхлээд мэдээж Монгол бахархлын өдөр, Чингис хааны төрсөн өдөр боллоо. Тэгээ анх удаага бас төрийн өндөрлгүүтэй Чингис хааны хөшөөнд цэцэг өргөд яг би өвдөд тэр бас их бэлгшээж ингэж оролцлоо л доо. Тэгээ Бангийн мүү гэдэг нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан эрхэм Чингис хааны одан авсан. Тэгээ тэр үнтэй бас уулзаж танилцаж 5 үг солих юм сайхан боломж олцсон. За хоёр дахь том өдөр нь бол мэдээж 11 сарын 26 анхны үндсэн хуулиа одоо баталсан юм өдөр. Тэгээ бүгд найрамдах улсын үндсэн хууль. Бүгд найрамдах буюу республика. Рес гэдэг нь засаг, публика хүмүүсийн засаглал буюу бүгдээрээ засагланаа. Гэт бүгд найрамдах орчуулсан юм л яагаад ч. Тэгэхээр энэ хүмүүсийн засаглал гэдэг нь бол яг л одоо ардчлал гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм одоо республикийн тогтолцоотой үндсэн хуультай болсон маань бол их чухал өдөр байсан яхахгүй. Гэхдээ энэ үндсэн хуулийг батлах гэж урд нь Монголын маш олон сайхан ерөнхий сайд нар байхгүй болсон. Энэ улс төрийн их айхтар тогтоогоо тэгээд нөгөө коммунистуудын нөлөөнд ор гарч ирсэн ийм хууль мэдээж 100% өөрсдийнхөө одоо дураар хийж чадаагүй. Гэхдээ яг хуу үндсэн хуультай бүгд найрамдах улс болсон гэдэг нь бол гол тэмдэглэгчтэй юм төв өдөр юм аа. За зочид энэ сард бас нэлээд л олны хүлээж авлаа. Судлаачид энэ салбарын хүмүүс байна. Нөгөө байгаль орчны хүмүүстэй уулзсан. За ингээд тойргийнхоо бас зарим хүмүүстэй уулзлаа. Хүүхдүүд хамгийн хөрхэн зочид бас хүүхдүүд байлаа. За иймэрхүү байдалтай. Гадаад харилцааны чиглэлээр бас нэлээд идэвхтэй ажиллажлаа. Энэ юуны өмнө Монгол Польшийн найрамдлын бүлгийг ахалж байгаагийн хувьд Польш элчин сайдыг хүлээж авч уулзлаа. Тэгээд хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар сан солилцсон байна. Бүгд найрамдах хятад ард улс
улсын одоо Монгол хятадын найрамдлын бүлгэмд би бас орсон байгаа. Тэгээ хятад улсад Шанхай Экспо, импортын экспоны үйл ажиллагаанд оролцоод энэ төрийн айлчлалын хүрээнд оролцлоо. Миний хувьд бол анхны төрийн айлчлалд оролцож байгаа ингээд бүлгийн гишүүний хувьд бол бас нэр үнд юм болов уу? Тэгээд энэ айлчлалын хүрээнд бол их л чухал ач холбогдол өгч манай одоо талаас оролцож байна лээ. Сонирхолтой зүйлсүүд дээр бол очсон. Гэхдээ яг тэр одоо Huawei, China Energy, энэ том аж ахуй нэгжүүдтэй ажиллах нь олон талын чухал ач холбогдолтой. Зүгээр төрийн сайд нар аж ахуй нэгжтэй гэрээ хэлцээр хийх нь бол зохимжгүй гэж би бол үздэг. Энэ байр суурьтай л байгаа. Тэгээ зүгээр хамтын ажиллагаа бол яг өөрийнхөө явдаг гормоор л явах хэрэгтэй. За үүний дараа сарын сүүлд Эстони улсад ажилласан. Эстоны одоо монголчууд e-Mongolia бүгдээрээ ашиглаж байгаа. Тэгэхээр e-Mongolia бол Эстоны туршлага дээр туршлагыг бас ашиглаж ингэж богино хугацаанд нэвтрүүлсэн ийм маш одоо үр ашигтай зүйл. Тэгэхээр одоо дараагийн шатанд яаж сайжруулах вэ? Төрийн дотоод үйл ажиллагааг хэрхэн цахимжуулалтын дараагийн түвшинд аваачих вэ? Ухаалаг засаг руу аваачих вэ гэдэг энэ чиглэл. Хоёрдугаарт нь энэ иргэний үнэмлэх одоо Монгол байдагтай л адилхан юм чиптэй иргэний үнэмлэхийг Эстонд ашигладаг. Гэтэ тэрүүгээр одоо төлбөр өөж төлнө, жолооны үнэмлэхэнч тэр байна, сонгуулаа хүртэл тэрүүгээр ингээд цахимаар өгдөг гэх мэтчлэн. Тэгэхээр ийм цахим үнэмлэхийн ашиглалтыг хэрхэн сайжруулах вэ гэдэг төслийг бол Эстоны тэр мэрэгчлэтнүүд Европын сэргээн босгол хөгжлийн банкны боцолтгүй тусламжаар санхүүжилтээр ингээд Монголд хийж байгаа. Иймэрхүү сонирхолтой ийм үр дүнтэй ажлууд бол байх. Тэгээд энэ хятадын болоод Эстоны аяллууд нөгөө чуулгангүй буюу 1-р, 2-р, 3-р өдрийн хооронд ингээд болж өнгөрсөн ийм ажлуудыг бол хийлээ. За хэвлэл мэдээллийн чиглэлээр өдрийн сонинд ярилцлага өгсөн парламент телевизээр нэг ярилцлага өглөө. За тэгээд Зөв имэн 24 цаг news имэн iTime гэдэг иймэрхүү сайтууд дээр яриа мэдээлэл өдр бол өглөө. Тэгээд цаг гаргаж 11 сарын ажлын минь талаар сонсон та бүхэндээ баярлалаа. Хамтарч ажилласан ажлын албаныхан тэгээд зөвлөхүүдтэй салбарын найзуудаа ингээ бүгдээрэнд нь баярлалаа. Санаа оноо байвал илэн далангуу мессежээр, мэйлээр бичээрэй, бас комент доор бичээрэй. Баярлалаа.